За тэгэхээр Комори хатан хаантай уулзгаар явах бөгөөд Коморогийн туслах нэг зүйл танилцуулна. Тэр нь Коморогийн зурагтай бодвол юм. Манай Коморог чинь айгу одоо хөөрин гэсэн бүр цамц эдэртэй заяа. Коморогийн туслахын цамцаа Коморыг дэмжүүлэх гээд Коморог шууд хэллээ. Би өстө яасан ч өмсөхгүй тэргээл вил рүү амар харсан чинь манай вилийн цамцнаас бүр цуг авцсан гэж хэллээ л. Тэгэл хэлэхгүй болцоо юм да. Яг энэ үеэр нэг хүүхэн гарч ирээл Коморыг шүмжлэнэ. Чөөс өөрийгөө нэг хитэн дайнд ялснаа. Их манд санах хэрэггүй бол амар гоё загнаал ижсэн. Тэгэл манай Коморос тэгэл тэн дээр нэг чиг хэмэллээг л нөгөөх нь улам ураа нүгээцсэн. Энэ яг хөөхөж аваас нэг 7 шичиг хөтөний 2 дугаар судалт өгдөг зөө. Мэдхгүй нэр юм мартчих. За тэгэл манай вил нэг харагдах цаан болол нэг цусан доор тэгвэл нөгөөх нь за чи ч гэсэн мэдрэмжтэй юм байна да. Гэл бэжсэн вил авчаад бодолт гэн өгчт нөө Коморогийн зарагтай. Тэгснээр шууд хэлнэ. Та бол ч Коморогийн хаан зүрхгүй мөрхөөс донор айтайхан байгаараа гэд. Тэгэл ер нь энэ хоёрын харилцаа бүрч бох болоод Коморыг үш сандж байгаа юм л та. За тэгээд энэ яг хөө тэгээ Коморын маань хатан дээр очиод ямар шалтгаанаар дуудсан бэ гэж асуухад Коморыг авн урд зүүн ордондоо явж байгаад алуулсан мэдээ зөв нэг алуурч. Гэтэ яг хөө буцаад амилна л та. Нугаас ямар өгөх юм биш. Тэгээд ер нь бол алуурчныг ер нь бол олох хэрэгтэй болно. Тэр алуурч нь бол ер нь нэлээд удаа нэлээд дээд албан тушаалтнуудыг алдсан зав. Тэгээд Комортой хамтрахаар нэг хөөхөн нэг охин гарч ирнэ. Тэр нь болохоор Сакуна. Сакуна болохоор 7 шижиг хөтөний нэг бөгөөд ер нь бол Коморотой ер нь насч хэцүү. Тэгээд айгу ичимхий тэгээд ичимхий болохоор хүмүүстэй харилцаж чаддаг болохоор Комород захаа өгчөөд цаашаа гүүг алгалцсан. Үстэй энийг одоо бас өөр хүн харуултаа зүүж чадгаа те. Коморо ил нэг охин нарь зам шарагдаж байгаа байхгүй. За тэгэл нөгөө захааг нь унсаж байгаа юм да. За тэр захаа махаг энэ жаах. За тэгээ вил энэ үер нөгөө 500 зэрэгтэй шин талуур дуулгахаар болно. Ортон дууга халуурсныг болох хэрэгтэй байл. Тэгэл энэ үн дээрж манай Коморо нэмэрлээл хэрвээ барьсан үнд нь 3 хоногийн амралт өгнө гэсэн. Нөгөө зэрэгүүд бүгд дээрээ сэтгэлээр уучдаг. Яагаад вэ гэх юм бол энэ зэрэгүүд нь ерөөсөө дай хийж лэвэл болоо. Тэгэл манай Коморо нэг арга ядаад тэгвэл хамт амьтны хөрөөлөө орох ирэхээр шагнадын зөв тэгч бөөндөө нэг болцоо гэж олонготлаа. Тэгээд хамгийн буруу ойлголт нь нөгөө алуурснаас төрүүлж дээд тушаалтныг ална гэд тэгээд 500 зэрэг тавлаа яваад өгчдөг. За тэгээд өдөрч болж Коморо Сакунатай уулзахаар очоод нэг мөсөн өдрийн хоол иднэ. Коморо Сакуна хоёулаа ном унших дуртай. Энэ жоох зэрэг Сакуна яаж шижиг хөтэн болсон бэ гэвэл шидийн бэлтгэл ингээ хийж явахт нь хажуугаар нь өмнөх шижиг хөтэн явж дараад тэгээд нөгөө нэг Сакунагийн шидэнд нь оногдоод өгсөн юм л л. Ер нь бол тэгэл шижиг хөтэн болсон. Ер нь бол тэгээ баг тэгэл дугуугаа олж найзлна гэдэг нь л баг ер нь эндээ. Тэгэл манай Коморо ч охин найр заа юмсэл. Би чамайг хамгаалах болно. Тэрийг л бас лутлууд ашиглана. Тэг манай Коморо өөрөө өвчтэй гэдгийг ерөөс мэддүү заяа. Аргагүй ой самцаа мартчихдаг л. Тэгээс сул дороо байж тээ. Хамгаална гээл хэлээд байгаа юм. Энэ хоёр маань ингэж үжсэж гинт гадаа шүүгэн болох болгоод гараад харсаж байхгүй. Нөгөө манай явсан 500 зэрэгч өглөөний нөгөө хүүхдээ ч очоод бүр тэднийх л очоод ярьсан зав. Тэгээд нөгөө хүндэстэ бүүн уурч болол. Коморыг 7 шижиг хөтөний хуралд дуутгаар болно. За тэр нь бол энэ бол ер нь Коморыг судлаасаа буух юм бол дэлбэрч өгөх асуудал ер нь яригдав ч. Тэгээд манай Коморо сэтгэлээр унаал. Тэгэл манай Сакуна ч бас хөрхөн би чам саналаа өгнө мөнгөөгөө л явчихсан л та. Тэгэл энийг харсан манай Комороч баярлсан да. Сакунаг намайг хичээ гэж дуудаач гэд хэлээд авчихнаа. Тэгэл нөгөө хүн ч бас хичээ гэж дуудаад. Яа тэгээд энийг харсан манай биелж бүр сонь зэрэлж байна. Яа би ч бас сонь зэрэлсэн л та. Ямар ч юм тий. Мэдгүй. За нөгөө 7 шижиг хөтөний хуралж эхэлж. Коморыг шижиг хөтэн байхгүй тэр санал хураалт эхлэх юм наа. За тэгээд энэ дээр нь Коморог шижиг хөтэн байлганаг дээр Сакуна болон тэгээд манай номлогч ах зав. За тэгээд байхгүй гэдэг тэр нөгөө нэг хүүхэн бас нэг хөгш ах зав. Тэгээд энэ багтаа нөхөр байгааз энэ нь ерөөс гар мараа өргөөх хүстэй. Энэ нуг нь Коморог эсрэг саналаа өгөх зав. Энийг вил яг хуралд орж ирэхийнх нь өмнө хордоол алдсан. Хордоол залангуудлаа цогцын авчаад сонтол дээр нь суулгацсан. Хайр нь бол тэгээд энэ хэрэг шийдэгдэхэ болоод энэний оронд юу болчихноо. Яг Коморог нөгөө хоёр ч хоорондоо тулдгаар болж ирсэн чинь нөгөө нэг сахалтай хөгш юм чи гарч ирээд за энийг шууд 7 шижиг хөтөний дайм болгоё гээл. Тэгэл энэний цахтан дэмжээд нөгөөх нь бүрсүүлдэ 7 шижиг хөтөний дайм болоод дамжирч байгаа байхгүй. За тэгээд оройч болж Коморо маань стол нэг хуухтай толгоогоо майзал яах вэ гэж бодол үзэж. Гинт Сакуна төгсөн өөрийнхөө зохиолыг санана. Уг нь бол Сакуна зохиолоо өгтөө энийг манай хамаатан бичсэн
гэд хэлсэн мэт заяа. Тэмүүтлээ хөрх юм камер дээр сохиолынхоо эхний утасныхаа ард өөрийнхөө нэрийг бичсэн. За тэгээд энийг уншуулахгүйгээд борон дунд Сакунагийн руу очно. За тэгээд Сакунаг руу нэг юм очиод өрөөнд нь очиод боронд нь орсон камерыг хувцас олох гэсэн. Нүг бодолох гараад ирэн зав. Тэгэл энээс өөр бодолохгүй нүгэл Сакунагийн өрөөлөө ноцсон чинь баахан камерыг чихэмлүү зав. Ер нь л тэг Сакунаа л ер нь камерыг ингэ шүтдэг гар байхгүй. Сталкер гэх юм те. Тэгэл камер чинь жоохон нилээгүй санагдал. Ямар ч хэлсэн тэгээд энэ хоёр маань зүгээр зав. Тэгэл энэ хоёр маань нилээ юм хон ярьж ирцээд энэ хоёр гадаа гарахаар болно. Гадаа гараад бод гараалаа. Бас л нэр. Яг нэг үеэр Сакуна ер нь нилээ жоохон нухацтай юм байна. Шууд камераас асуултсан зав. Хэрвээ чиний гэр бүлийг муу хүмүүс барьцаалаад тэгээ чамаар муу зүйл хийлгэжвэл чи яах вэ? Ингэвэл манай камерыг шууд тэгэл муу хүний тэр барьцаалж байгаа хүнийг ална гэж хэлээд тэгэл манай Сакунач дэмдэгээл тэгэл айгу очир битүүлэх заяа. Тэгэл камерад яг нэг юм хийчихсэн чинь вил гарч ирээд тэгээ камерыг аваад явж байгаа юм да. Тэгээ камер явсны дараа Сакуна нэг хүнтэй ярьж авах бөгөөд тэр хүн шууд тушаал өгнө. Маргааш 7 ширхэг бүтээнүүдэн дээр камерыг алж дурсамжийг авах гэдэг хэлсэн заяа. Сакунагийн чадвар нь болохоор одоо ингээд хүн алсан хүмүүсийн дурсамжийг хүснээрээ өөрчилж чаддаг. Тэгээ Сакунагийн даалгавар нь болохоор харанхуй зумыг олж авах заяа. Бүх 7 ширхэг бүтээнүүд ер нь үлдсэний тархийг авах цаа заяа. Тийм болооч тэрөө тэгээд манай Сакуна маань уруу сарны гişүү болж тарна. Тэгээд манай камерын маргааш одоо яах юм бэ? Зүтгэр бомб. 7 ширхэг бүтээнүүдээ эхлэнэ. 4 нь улаан бөмбөлгийг авсан нь ялна. Ширхэг бүтээн болгон 100 зэрэгтэй оролцоод камерагийн салаа хөрхөө 30 болох нь ягаад 30 вэ гэвэл заяа. Хинэн орохгүйгээр 500 зэрэг хоорондоо халалцаад тэгээд 470 нь хөгцсөн заяа. Өстөө бүтггүй гарч байна гэж. За тэгэл нөгөө хүүхэн ч камера сул дараа болохоор зэрэгүүдээр өөрийгөө хамгаалуулна гэж амар бодоо хийжсэн чинь юу бодсон бодол байхгүй. Нөгөө нэг үйлцэн 30 зэрэг нь камерыг хаяал бөөндөө тэр хүүхэн лөө дарсан мэдэх заяа. Тэгэл манай камерыг хамгаалт үлдэж байгаа юм да. Нэг хөөрхөн луутаага үлдсэн юм бас. Яг энэ үеэр нь нөгөө нэг багтай гарын зэрэгүүд орж ирээд камерыгоос өшөөг авахар болно. Ус аргач үлдээ. Манай камерыг авчаад камераа зэж вил авчаа хортуулаа алц. Тэгээд тэр ихс мэдсэн нөгөө нэг шижиг хөтэй бөөр болоод камераа маа тэгээд туугтаад явж өгөн тоо. Зөө тэгэл туугтаж явсаар байгаад манай вил камераа хоёр маань яг нөгөө нэг улаан бөмбөлгийнхаа баг наахан нэрсэн байдаг зөө. Яг наахан нэрэлийг баригдахын наа нөгөө нэг багтай нөхөрчин шууд өшөөг авахгүй л яг хүчтэй дайралт хийгээл байжс чинь вил нөгөө дайралт руу навж шидийн тесвэртэг чолоо шидсэн. Ер нь л тэгээд тэр хоёр ингээ битүү цусан далаа болоо зөө. Тэгээ камерач яг нэг эзэн тараад хөөх юм тэнгэрлүүг амаангаа зарж ясна гэж хэлвэдэд амруу нэг жоохон цусороод тэгээ цөмөс олтно эхэлчихсэн. Тэгээд цөмөс олтно эхэлснэ. Тэр байхгүй. Битүү тэр чигт ностгаа чинь заяа. Амар зүг. Тэгчээд бас заваас манай хүн цөмөс олттой гэхээр ой самж нь байхгүй болчдөг л та. Тэгээл үз нөгөө хүүхэн ч гараад ирнэ. Энийг чи хийсэн үү, мэдсэн үү гэл. Манай камерач юу санахгүй болохоор тэгээд мэдхгүй гэд хэлээд тахт нөгөө хүүхэн ч бүр ойлгохгүй уурлаад битэн зав. Яг тэгэл камерыг яг алгах гэсэн чинь Сакуна араас нь гарч ирээд нөгөө хүүхнийг дүрээ талчихсан. Бүр дүрч алгах гэдэг юм бүр дээрс нь амар том чулуун унагаад бүр бицлээ алцсан. Тэгээд манай Сакуна маань даалгавраа биелүүлэхээр болцсон юм л да. Тэгээд Сакуна хэлнэ. Би бинэ мэдхгүй халалцсан гонхтой гэд. Тэгээд Сакуна камерад өөрийнхөө бага насны дурсамжийг үзүүлэн зав. Тэгээд Сакунагийн бага насныхан дурсамж нь болохоор тэгээд гэр бүлээр айгу хаз жаргалтай амьдэрдэг гэсэн. Тэгэл амар хаз жаргалтай амьдрал. Сакунагийнх нь их чинь адилхан камертай адилхан нэртэй. Тэгэл үзчихэд уруу сарныхаа үрдээд Сакунагийн гэр бүлийг өрн дахиж амьлахаар өрнө тийм зан үйлийн хэрэгслэр бүгдийг хэдэн хэсэг болоод нүдэн дээр нь алдсан гэдэг. Тэгэд энэ яагаад гэсэн бэ гэх юм бол одоо ингээд Сакуна цөхрлийг мэдрүүлэн бүтлээ тэгээд өөрсдийнхөө дор өрн хүчээр ажиллалт. Тэгээд ер нь Сакунагийн гэр бүл ер нь жоохон бүгдэр өгцөн зөв. Гэхдээ Сакуна жоохон гажигтай л та. Яг тэр нь жоохон айгуул. Тэгээ камерагийн дурсамжийг өөрчлөөд өөрийнхөө ихчийг болгоно гэд яг байж чи манай камерач бас нэг хагас дотор сургуулийнхаа үгээр нэг айлцаар аваад тэгээд нөгөөдгөө чи нэг арай гайг болгоол тэгэл нэр маань амар эвлэрэл хийжсэн чинь нөгөө нэг Сакунагийн гэр бүлийн нүдэн дээр налдаг навч гараад ирнэ. Тэгээд тэр бас нөгөө нэг даалгавар өгсөн зөө. Ер нь бол тэгээ мөн навчаараа яг энэ үеэр нь гарч ирээд Сакунагс нүдэ авчихсан зөө. Стонерэ камерыг хаалгасан алсангүй ямар навшаа гэдээ ер нь яриад байж байгаа ингээд. Одоо манай Сакунаг мөн навч мөстө зодоод гүв зүнөө. За тэгэл энийг ч харсан камер тэгээ яаж зогсдог өөрөх. Мөчөөл болгөл зогхол гэсэн авч камерыг гарын нухлаачихсан.
Тэгээд Сакуна ч яг гүйлээл ер нь бол тэгэл хоёулаа яг ялагдахын даван дээр Сакуна Коморыг цусаа болгоно. Тэгээд цусаа болгосон нөгөө цусны хангалтгүй ингээд Коморыг бас ирээд дахиж нэмж цус онготлаа. Тэгээд ингээд тийм хүснэ ингээд цаамлж жоод энэ болохоор одоо ингээд Коморогийн одоо чадварынх нь онцлог гэх юм уу. Одоо яг уусан хүнийхээ төрлөөс намаар чадвар нь өөрчлөгддөг зөө. Одоо энэ дэр ингээд Коморогийн хүс цагаан болгонготлаа. Бас ийм бүсний шид ашиглаад тэгээд ангаах шид ашиглаж чаддаг болоод тэгээд бас давхар шилжилттэй зөө. Тэгэл мөн навшиг одоо ингээд тэгсэн чинь энэ бүхнийг хатуу үзээ суужтیں۔ Зөө. Ягаад хатуу үзэж байгаа гэх юм бол хатных нь багийнх нь найз нь Коморыг ийж зөө. Тэгээд энэ хоёр одоо ингээд нэг 6 үндэснийг байлдан дагуулах мөрөдөлтөөс юм л да. Энэ арай хүчин үрэг юм шиг. Тэнгүүд одоо Коморыг ээж нь Коморогтоос адилхан чадвартай зөө. Тэгээд хатаа одоо тэгээд Коморыг 6 үндэснийг ер нь байлдан дагуулахаар ер нь болгоно гэсэн үг зөө. Тэг манай Коморыг уусаал хүчтэй л дээ. За одоо ингээд энийгээ химх болтол нь нүдэндээ бас арайч алддаг юмаас. Зодоол бидс ч нөгөөх нь гүйлгэж өрөө цухтагаа явчихдаг байхгүй. Тэгэл цухтаж явж байгаа л амжилттай цухтлаа багтлаа гэж бодцоос цухтах тий. Комор шилжилттэй юм яах. Үз зүг байгаа газар нь явчихвал дуусаач байгаа. За тэгээд энэ хэрэгсээ идэвхтэй Сакуна маань уруу сарнаас бол гарцсан төв. Тэгээд гараад хатаа жоос Сакунаг мэдээд тэгээд Сакунаг шийдэх юм бол шийдэгдэх хүн зөө. Тэгээд Сакунаг баг хүн болгон шийдэгдэх. Тэгэл Сакуна Коморыг дээр очил бас нэг шийтгэл авах гэж. Коморыг ямар хүн шийдэж чадах юм шиг. Тэр нөгөө өмнөх нөгөө бага насанд дээрлэгдэг нэг цэнхэр өстэй охин байгаад тэрийг хүртэл солилцсон зөө. Сакуна тэгээд энэ хоёр чинь Сакуна тэр цэнхэр өстэй хоёр чинь цуг нэг байгуулах байсан болохоор тэгээд Сакуна тэр нэг цэнхэр өстөр очиж уулзсан юм лээ л. Тэнгүүд л нөгөө хэлсэн зөө. Одоо нэр байдлыг үүтгэх юм бол Коморыг цусан өгчих зөө. Тэглэст чам өстө өгсөн ч хамгаална мамгаална гэдэг нэг тиймэр дүнэлцэн зөө. За тэгээд Коморыг маа Сакуна шийтгэл өгөх болно. Энэ шийтгэл нь Коморыг мэдчихэж байгаа цохилтод туслах зөө. Бас энэс өөр хөлтөө шийтгэл бараг болдог юм л. Тамаа Коморыг ч бас сайхан сэтгэлтэй юм болохоор ямар хүм байвтай шийдэж чадах юм шиг. За тэгээд энийг ч бас бусад тусаад бас зүгээр хүлээж аваагүй. Коморыг юу н аюулт юм гэж мэдээд бусад 5 үндэст нь ер нь бол тэгээд Коморогийн эсрэг юу н арга хэмжээ авах болж байгаа. Тэгээд бас Коморогийн ээжийн талаар ер нь бол аним дээр нэг гараад байдаг. Нэг жоох мэдээлэл айгу ухамстай. Тэгээд яг дарж байгаа парт 3-аар нэг мэдээлэл төр нь гайгүй оруулаад нэг тэгээ явчихна зөө. Тэгвэл ингээд парт 3-ын хэмжлэгээр болцдог. Тэгээд тэр болтол сав дармаар үдээ дарж байгаарэ. Яг нэг зээл дарчихгүй.